Гэрасанцг. Би юрийн үсмэсээ боржиллах чахаар айгүй хөгшин харагдаад байна уу юу? Гайгүй юм нахаа. Үгүй юу, гайгүй юу. Гэтэ угаасаа задлаж бүрөө. Би ч угаасаа л жаахан. Яг зөв. Тэгээ задлаж. Задлахаар яран гоё. Ядарга. За хай долцтой сайн уу? Мөг чаргалаа сайн уу? За манай цуврал ээлжид лайв маань эхэлж байна. Цуврал ээлжид лайвын маань 2 дахь дугаар эхэлж байна. 5 тайм орил. За 5 хүн ороод ирсэн байна. 7 л орлоо манайхаа. За ороод ирснээр манай өрхнүүд нэг групп өдрөөгөө шеэрлээд өгөөрэй. Анаа тэгвэл маш их баярлалаа. Сууж байгаа лайв их ч ямар айтайхан юм бэ те. Их хөвтэйхэн байт юм шүү. Сууж лайв их ч. Билгээ сайн уу? Ганаа сайн уу? Мөг чаргалаа сайн уу? Мега төрөө сайн уу? 21 үлээ боллоо. За өнөөдөр та бүхэндээ эрүүл мэнд ирч хүч лайв маань, цуврал лайв маань ээлж дугаарыг эхэлж байна. За өнөөдөр юу ярих вэ гэхээр зэрэг 3 сарын 29-ний 12 цагаас 1 цагийн хооронд манай Барс цахын яг эсрэг талд BSB тий BSB офисын маань 3 давхарт 302 тоотод маань нээлттэй өдөрлөг зарлж байгаа. За энэ талаар ерөнхийдөө мэдээлэл хий гэж одоо та бүхэнтэйгээ одоо ингээд сошиалар дахин учрын залгаж байна. За 31 үлээ үзэж байна манайхаа нэг групп өдрөөгөө шеэрлээд өгөөрэй. Хай уу гана орой мэндэ. Төмөрөтөр цэцэгмаа сайн уу? За насан чимээг чадраа за сайн бацгаана уу? Та бүхэн маань хэрвээ гарчиг харсан бол зүрх судасны өвчтөй болон үе мөчний одоо асуудлаар шаналж байгаа. Одоо ерөнхийдөө би ч гэсэн зүрх бас хаяа зөгтөг. Дээрээс нь бол би бол өвдөгний болоор архашсан. Аль 20 эдтгээс эхлээд өвддөг байсан. За энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл мөн та бүхэнд ашигтай саналыг тавихаар 3 сарын 29-нд Найна болон Найнагийн одоо хамтран ажиллаж байгаа манай крүүгийнхан маш гоё одоо 1 цаг 30 минутын лекц бэлдсэн байгаа. Тэгээ энэ лекцэнд хинхэн амрах вэ гэхээр зэрэг үе мөчний өвчин дөнгөж эхэлж байгаа. Эхлээд удчихсан. За тэгээд имлгүүд домлогоор яваад ерөнхийдөө оншин тодорхдохгүй. Ингээд ямар нэгэн онш хэлсэн чсэн тэр одоо зааврын дагуу ингээд эмчилгээ хийгдээд явагдаж байгаа хэрнээ үр дүн төдийлэн сайн мэдрэгдэхгүй байгаа. Өөрт мэдрэгдэхгүй байгаа юм шиг санагдаж байгаа. Зүрхний өвчнөр болон тархины өвчин цусан хангамж зүрх судас тийм ээ. Судасны одоо нарийсалтай, цусны өтгөрүүлэхтэй. Тэгээ эндээсээ болоод одоо намсгал, дотоод эргэтэн, тарих, зүрх гэсэн эдгээр зүйлс өвчлж эхэлж байгаагаа дөнгөж мэдэрж байгаа. Эсвэл өвчлөд дутсан ч юм уу. Иймэрхүү асуудлаар шаналж байгаа асуудал дөнгөж үүсэж байгаа ерөн хэн бүхний одоо манай лекцэнд ирж 1 цаг 30 минутын турш бидэнтэй халуун дулаан уур амьсгал үүсгэж маш гоё те бас одоо ер нь бол хүмүүс тэгэл авна үнгүй юм л байл авна гэдээ ярьдаг шүү. Тэрнтэй адилхан бас таны тархинд үнгүй мэдээлэл өгөнгөө бас цаашид амьдрах ирж хүчийг зоригийг, энергийг тэгээд бас бэлэглэх ийм гоё лекц 3 сарын 29-ний өдөр тавигдах гэж байна. За та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг, бүр их дэлгэрэнгүй мэдээллийг 95 тэгтэг 68 70 гэсэн утасны дугаарлаа залгаад авч болно. За яг өнөөдрийн лайвн дээр болохоор элдв хангаан бүтээгдэхүүн харуулаад тэдэн төгрөгөөр зарж, эдэн төгрөгөөр зарж гэсэн зүйлсийг ярихаасаа илүүтэйгээр манай 3 сарын 29-нд болох өдөрлөгт ирээд бүр дэлгэрэнгүй мэдээллийг товч бөгөөд тодорхой аваад тэгээ дээрэс нь бас гой хамт олон дотор нэгдэж орох. Одоо ер нь хүмүүс ингэж ярихаар л одоо энэ авгаач бас нэг сүлжээ мүлжээд орчуудаа яач вэ ичүүдээ гэд ингэж бодох үе. Ер нь бол сүлжээ компани биш, эрүүл мэндийн бүтээгдэхүүн оруулж ирдэг. Тийм маш баталгаатай, үр дүнтэй, өөрийн биеийн дээр би бас ерөөхдөө үр дүнг нь гаргасны үндсэн дээр нэгдүгээрт, хоёрдугаар тэгвэл хэр баргийн та нар ер нь найнагаа нэг би хувь хүн талаас нь сайн мэдэхгүй байх. Ер нь жоохон нохоо санаатай штэ нэг тийм илдв хангаан шалтав жижиг сажиг одоо ярьдаг да мэдээж маш их одоо сошиалаар бас нэг контент үйлдвэрлээд бичлэгүүд хийгээд тавьж байгаагийн хувьд жижиг сажиг том жижиг янз бүрийн саналууд их орж ирдэг надад нь тэр болгон дээр ингээд эхэндээ болол ингээд өөрийн юм шиг үлгээдэж аваад ингээд хийдгүйсэн гэтэл ингээд хүн болгоо яг над чиг характертай биш байдаг юм бэлээ. Тэгээд ер нь тэрнээс хойш юмд бол нодлонгийн хавраас хойш юмд аягүй их цензуртай хандаж ерөө хэр баргийн саналыг хүлээж авахгүй нөө гэдгсэн. За тэгээ манай крүүгийнхан болохоор зэрэг ихэндээ эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ надад санал болгож ингээд хэрэглээ. Хэрэгсний үндсэн дээр хэрвээ танд ингээд үр дүн гарах юм бол окей хамтрая. Үр дүн гарахгүй бол Все, ингээд конец фильма концерт дуслаа болно
гэж өөр анханасаа ярилцгаасан. Гэвч нэг сарын турш ерөөхдөө лекцэнд нэг алдаг оног суугаад тэгээд бүтээгдэхүүнээ яг яс хэрэгэлсэн. За одоо миний байж байгаа байдал өвдөг мүү дээрээс нь тодорхой хэмжээний би нэг 4-р бүлгийн цустай тэгээд ер нь жоохон өтгөрөл ихтэй байсан. Одоо л хайцсангуу гайг байна. Үр дүнгийн ихнээс нь мэдрээд явж байгаа учраас та бүхэндээ бас санал болгох боломжтой бүтээгдэхүүн, боломжтой компани юм а гэсэн бодлын үндсэн дээр ийхүү лайв хийгээд та бүхний 3 сарын 29-нд болох одоо дэлгэрэнгүй мэдээлэл олгох. Тэгээд дээрэс нь бас маш одоо гайхамшигтай гоё санал. Одоо энийг одоо үгээр юу яаж одоо тайлбарлаж хэлэх вэ? Нэгдүгürt одоо тэ муугаар ярих юм бол ашигтай. Танд өөрт чи хэрэгтэй. Тэ бас урам зориг одоо цаашид амьдрах одоо ирч хүчийг одоо бадраасан ийм гоё ашигтай саналыг та бүхэнтэй авах гад та бүхнийг хүрэлцэн эрхийг өөрчил. За яг мэдээж 90 сар бол олон дунд дандаа л өвчтөй зовлонтой хүмүүс гэж байх. 90 сар бол хүмүүс бол зөндөө байгаа. За тэгээ 90 сар бол хүмүүс бол яг зүгээр ирж мэдээж үн төлбөргүй бас энийг хэлхээ мартцсан байна. Ердөө цаг 30 минутын одоо лекцийг маань сонсохын тулд та бүхэн тэдэн төгрөг эдэн төгрөг гэсэн юм байхгүй. Ердөө Барс захын яг хойно BSB одоо офис барилгын 3 давхарт 302 тоотод ирээд 1 цаг 30 минутын турш бидэнтэй цог одоо 8-аас хамт байна. Манай гавьяа жүжигчин сегментгч маань байна. Жүжигчин лавгт бол маань нэр ингээд олонний танил хүмүүс ингээд цуглараад өөр дээр гарсан үр дүнгээ та бүхэндээ ярьж өгнө. Тэгээд мэрэгжлийн эмчнэр бас ирж зөвлөгөө та бүхэнд өгнө. Тэгээд үн төлбөргүй гол нь. Тэгээд яг үнэхээр цаг завчин болоод 29-ний өдөр цаг завчин болоод 12 цагаас 1 цагийн хооронд цаг завчин болж байгаа бол бас 2 дугаар тэгвэл гэрчин ойрхон бол тийм ээ ойрхон явж байгаа бол болохоор үйл манайхан хүрээд ирээрээ ялангуяа өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг эрүүл мэндээ сэтгэл зовндог одоо үзэгчид та бүхэндээ илүү хандаж төвлөрч хэлмээр байна. Тэгээ ер нь бол нэг ярьдаг штэ хүн улирал болгоно машиныхаа тас мууслыг солиол ингээл ингээ бүх юмд нь анхаардаг гэдэг нь өөрийнхөө эрүүл мэндэд тэр болгон яг ингэж наривчилж анхаарал тавьдаг вэ гэж одоо ялангуяа 21-р зууны хүмүүс бол ялангуяа сүүлийн 10 жил за бүр наривчлал бол сүүлийн 5 жилээс эхлээд бол хүмүүс бол ялангуяа миний насныхнаас дээшээ 70 80-аад оноос дээшээ хүмүүс бол ер нь бол эрүүл мэндтэй харьцангуй эрүүл мэндийн education мэдлэг боловсрал одоо сошиалорч хаа сайгүй бол олон нийтэд бол харьцангуй илбэг болсон байна. Тэгээ тэрийгээ дагаад чи эрүүл мэндэд илүү их анхаардаг, өөрөө өөрийгөө хайрладаг, өөрөө өөртөө донтдог, өөрийгөө хүндэлдэг, эрүүл байхыг илүү ирмэлцдэг болсон гэдэгт бол 8 нас итгэлтэй байгаа. Тэгэхээр та бүхнийгээ 3 сарын 29-ний 12 цагаас өдрийн 12 цагаас 1 цагийн хооронд цуглуулад 1 цаг 30 минутын танд ашигтай маш гоё одоо заавал одоо манай крүүд нэгдэжтэй орох албагүй. Гэтэ ямар ч гэсэн өөрийнх нь тархинд нь иймэрхүү бүтээгдэхүүнүүд байд юм байна. За эрүүл мэнд гэдэг чинь ийм зүйл байд юм байна. За юунаас болж ерөн зүрх судас өвчлөлтгөө, юунаас болж яс ус мууддаггүй. За эдгээрийг ерөөсөө яг анхдагч одоо тэр одоо яг өвчлүүлж байгаа тэр хэсгийг одоо тэгээд бас ярих гэж нэр үндэл цавж юмаа зав уучлаарай манайхаа. Анхдагч одоо яг тэр өвчин үүсгэж байгаа үүсгүүрийг яаж олох вэ? За хэрхэн урьдчилсан сэргийлэх хүн хамгийн нэгдүгээр тийм ээ. За нэгэнтээ өвчлөлтсөн бол хэрхэн одоо өвчлөлийн удаашруулах вэ? Хэрхэн бүрдээ цаашлаад бүрийн мэдгээх үү гэсэн энэ талаар та бүхэнд маш сонирхолтой хэлбэрээр лекц тавих гээд хүлээж байна. За хэтэрхийх ярьчлаа. За үзэгчд рүүгээ хандъя. Хонгор харин тийм ээ үе мөчхөн өвдөх хэцүү хонгороо. Миний бас одоо энэ хоёр өвдөг бол одоо тэгэл үндэл таг байна. Тэгэл эмчид үзүүлсэн. Миний энэ баруун талын хамгийн доод талаас 2 дугаар энэ үе бас нуруу өвддөг. Одоо хөдөлгөөнөө сайжруулах хөдөлгөөнгүй бол болохгүй хөдөлгөөнгүй болоод л одоо наад чи өвдөж байсан. За хөдөлгөөнөөр хичээснээс хойш балетаар хичээснээс хойш нуруу маань бол өвдөхөө байсан. Энэ бол хөдөлгөөний ач тус. За өвддөг болвол ерөнхийдөө шинжилгээ хийлгэсэн. За хөдөлгөөн хийгээд улмал таны үний шингэн чинь багассан учраас улмал мууднуугаа сайжрахгүй гэсэн. Одоо энэ бас чиг бамтай залуу наснд ингээл хүүтэн одоо хаврын авсарган тий нойтон өмдтэй одоо тий цагдаад байхад ч бас хэцүү л ялаа шүү дээ. Түргэн мөргэн аавна. Угааж тавьсан өмд татахгүй зайлвал тэр чинь тухайн үед хүүхэд л эмчиндээ 2 ээлжийн өмд байлаа юу байхгүй юу бас хэцүү. Нойтон шахуу өвстэй толгойтой нойтон шахуу чигтэй хувцас гоё гангаа харагдахын тулд нингэн нойтон хувцастай явсны одоо хар гайгаар үе мөч одооноос эхэлж өвдөж байна. Заавс хоолоо ам өвдснөөс болж тоохгүй явснаас болж үе мөчний ангийн ясанд орно гэдэг зүйл чинь одооноос эхэлж одоо миний бие дээр бас мэдрэгдээд эхэлсэн учраас би ердөө сарын өмнөөс энэ үе мөчнийхэн бүтээгдэхүүнийг маш сонирхож худалдаж авч 2 курсээр хэрэгэлсэн байна.
ерөнхийдөө бол үр дүн мэдгдсэн учраас та бүхэндээ бас энэ талаар ашигтай тустай мэдээллийг хүргэх гээд ингээ лайв хийгээл та бүхний өмнө ингээ нармигаа сууж байна да. Гайгүй харагдаж байна та нарт зориулаад уг нүр амаа будаад бас нэг жоох аятайхан харагдъя гэд үсгэзгээ янзалсан штэ. Ялангуяа манай энэ компани болохоор зэрэг маш гоё одоо энергитэй залуучуудаар маш гоё сэтгэлтэй залуучуудаар ингээд бүрдсэн маш гоё crew байгаа учраас намайг бас ерөөхдөө өөрчилж байна. Би ч одоо тэгээд нүрэ амаач будаагүй бараг л унтаас ирээд хамрынхаа нусыг чааваагүй жиж ингээд лайвдаа суучаад ер нь бол жоохон хинэггүй гар штэ. Гэтэл тэрийг маань буруу юм байна гэж зөвлөсөн, зааварсан. Тэгээ одоо үүнээс хойш одоо Facebook-ийн юу ч гэсэн фильтргүй болсон юм ч одоо болж игэл ингээ нүур амаа бодоод хөөрхөн дээрээ тавьж байгаа тайддаг уулзъя бас үзэгч түмнээ хүндлэе гэж бодоод нөгөө л яри тийм ээ. Ийм байна манайхаа. За Батсарын их утаа сайн уу? Дангаас өрөнд болормаа сайн уу? Цэлмэг сайн уу? Жураа сайн уу? Цэцэгээ сайн уу? За тэгэд ахаад анхааруулаад хэлээ. Одоо эрүүл хүмүүс ч гэсэн яг урьдчилан сэргийлэх маягаар ирж болж. Гэхдээ би ер нь Монголын ард түмний дунд бол үе мөч зүрх судасны өвчин болвол за ямар ч байсан нэг 60-аас илүү хувьд нь бол тодорхой хэмжээр их бах хэмжээгээр одоо анхлан мэдэгдэж байгаа болон бүр архагчсан төвчний ер нь мэдэгдээд эхэлсэн бас хэцүү байдаг байх гэж одоо миний эргэн тойрныхны одоо ерөнхийдөө тэгээс судалгаа одоо харааны судалгаа одоо чихний судалгаа ихэд ер нь бол тэгж мэдэрдэг. Тэгэхээр одоо манай үзэгчид одоо хэр тийм одоо байдгийн бол доо үе мөчний өвчнөр ер нь шаналж байгаа хэдэн хувьтай байд юм бол миний дагагч дундаас зүрх судас үүдэлтэй судасны болон цусны асуудлаас болж одоо зүрх рүүгээ орцсон, тархи руугаа орцсон тийм ээ. Ер нь цус гэдэг чинь судас гэдэг чинь одоо бүх эдийн эрхтнийг холбож үүдэг хамгийн одоо гол гүүр эрхтэн. Тэгээ энэс болж одоосаа их бах хэмжээгээр хэр бас шаналж яддаг хүмүүс байд юм бол ганцхан одоо тэгээ зүрх өвдлөө гэдэг ч юм одоо элэг цус өвдлөөч гэдэг юм уу тарих одоо ингээд толгой тарих өвдлөө хамар нармаа битүүрлээ гэд одоо хараа муудлаа гэдэг нь болохоор зэрэг бас цуснаас болоод ийм асуудал үүсэж байгаагаа мдээгүй ерөөхдөө бас нэг баг зэргийн биендтэй ядаргаатай жоохон тийм хэцүү мэдрэмжүүд өгөөд яваад байгаа хэрнээ тэрийг нь үл тоосон шинжтэй ажиллаа хийгээл ингээл явж байгаа хүмүүс бас хэрэг гэдэм бол хэрвээ та бүхэн завтай цагтаа 3 сарын 29-нд таарах юм бол өдөр 12 цагаас 1 цагийн хооронд та бүхэндээ 1 цагийн хугацаа олгож байна. Манай офс дээр гүгэдрээрээ тэгээ дэлгэрэнгүй мэдээлэл хаягийг болохоор 95 тэгдэг 68 70 гэсэн дугаараас аваарай. Тэр өдөр бол манай крүүгийн мундаг залуучууд та бүхнийг мэдээж тасч уулзсан. Тэгээ дээрэс нь бас бүтээгдэхүүнийхээ дээжээс ерөөхдөө танилцуулаад амтлагаа тийм ээ амтлагаа эдлэгээ бас ингээд явагдах бах. Тэгээ ер нь бол ирсэндээ ерөөсөө огт харамсахгүй маш ашигтай саналыг та бүхэнд тавина. Ганц эрүүл мэндэ одоо урьдчилан сэргийлээд илүү ингээд эмчлээд зогсохгүй бас нийгэмдэр одоо тэгэл бүхэл сүлжээ компаниуд ч юм ямарваа нэгэн компани та эрүүл мэндийн ангаагаа давхар орлого ол гэл нэг тийм жоохон болох маягаар ярьдаг. Би бол тэгж ярмаар байна. Хамгийн нэн түрүүн бол хүнд бол эрүүл мэнд чухал. Эрүүл мэндтэй эрүүл сарвал байж хүн ер нь цаашдын бүтээмжтэй мөнгө төрөг олох цаашид амьдрах ирж хүч тийм ээ. Юу гэдэг бүх юм олж авдаг. Тэгээ юусэн таад хүрээлэр илүү гоё боломжтой бүр чихэр шиг шоколад шиг одоо өөрийнх юм дуртай ямаар зүрлж яриад илүү гоё саналууд байгаа. Энэ талаар бол яг одоо бол ярихгүй. За тэр өдөр бол гавьяа жүжигчин цэгмэд гой байна. Жүжигчин лавгд болон сайлын тэргүүний ажилтан лавгд болон хич маань байна. За тэгээ ямар ч соёл моёлгүй одоо тийм тэргүүний ажилтан янз бүр байхгүй 88 байна. Тэгээ та бүхэнтэйгээ ингээд бид 3 болон өшөө олонний танил хүмүүс мэрэгжлийн эмч нартай хамтраад 1 цаг 30 минутын маш сонирхолтой товч бөгөөд тодорхой тэгээд мүлжүүртэй одоо тийм урлагийнхны хэллэгээр бол мүлжүүртэй идүүртэй ийм гоё лекц тавигдах гэж байна. Эрдэнэ хэлэг номин сайн уу? Чалхаас сүрэн Батуйг сайн уу? Анжела Жоли. Базар байна. Хүү, Анжелина Жоли ороод ирсэн биз дээ. Сайн уу? Болормаа сайн уу? За 21 үеийн үзэж байна. Манайхан цааш нь түгээгээд нэг групп өдөр юм өөр дөрөө ширлээд өгөөрэй. За ерөнхийдөө товч бөгөөд тодорхой ердөө 30 минутын лайв хийгээд та бүхнийг ивенттэй урьхыг хүссэн юм аа. Асууж лавлах зүйл гарах юм бол 95 тэгтэг 29 ч хэддэг өдөр үлээ гинэ. Хагасаа өдөр. Тодорхой мэдээллийг манай хонгороо үе мөчөөр жоохон хэцүү байгаа гэж сая бичсэн мэсэн комент дээр.
Хагасаа өдөр юм байна. Хонгороо амралтын өдөр таарч байна. Манай хонгороо 95 тэгтэг. Одоо яг одоо залгаа 68 70 гэсэн дугаарлуу залгаа тодорхой мэдээлэл аваад бүгд төр хэрвээ завтай бол заяа. За 22 луулаа үзэж байна. Нүрэ бутцсан юм аа, нүрэ бутцсан. Сайн тач нүрэ бутцсан. Та бодчихар ч одоо хөөхөнгөч хүн байхгүй ч тэг бүгдөө л хөөхөн манай эмэгтэйчүүд ч. Нүрэ эрүүл мэндэд анхаарад өөрийгөө нэг жоохон чүчүүд анхаарахад л ерөө хөөхөнгөө эмэгтэй хүн гэж байхгүй тэг. Хүний бас бодол санаа хийж байгаа үйлдэл бодол санаанаас үүдэлтэй хийж байгаа үйлдэл амьдралын хэм маягаас шалтгаалаад хүний хөөхөн муухай сайхан муухай харагдах бас нөлөөлнө. Тэгэхээр энэ талаар бүр дэлгэрэнгүй маш сонирхолтой, тэг мүлжүүртэй, үр өгөөчтэй лекц одоо сонсохыг хүсэх юм бол та бүхэн маань 3 сарын 29-ний энэ хагасаа өдөр та бүхнийг Барс цахын яг чанх хойтолд BSB төвийн 3 давхарт 302 тоотод урьж байна. Цэгмэд ихчтэйгээ уулзаад, лавга ихчтэйгээ уулзаад, намайг бас нэг нармисан найнагаа харахыг хүсэх юм бол тэг хүрээдэр хэдүүлээ гоё ярилцъя. Эрүүл мэндийн ямар шалтгаантай байгаа талаар чинь сонсцгоё. Тэгээд харилцан бас гаргалгаа олъё энэ асуудал дээр тийм ээ. Тэгэхээр зүрх судасны өвчтэй. Зүрх судасны өвчнөд ерөн өвчлөх гэж байгаа өөрийгөө тэр талаараа мэдэрч байгаа. Үе мөчний асуудалтай хэн бүхнийг одоо манай цаг 30 минутын лекцэнд хүрэлцэн ирэхийг чин сэтгэлээсээ найнаа урайлж байна, гуйж байна. Бас ирээрээ. Бас ирэх байхаа манайхаа. За ингээд лайв өндөрлөе. Ердөө 30 минутын товч дэлгэрэнгүй лайв хийх хугацаа маань ерөөхдөө дуусж байна. Лайв маань хадгалагдсан сайн цаашаага түгээгээд өгөөрэй. Ээж чинь, эгч чинь, ах чинь, тэ аав чинь, бас магадгүй найз чинь, дүү чинь, одоо хэн бүхэн чинь хажуу хавирган чинь ба одоо хэн бүхэн чинь хэрвээ тодорхой хэмжээний асуудал үүссэн бол манай 29-нд болох нээлттэй өдөрлөг үн төлбөргүй шүү манайха. Хамгийн гол нь үн төлбөргүй. Хүрээдэр тэг манай найрсаг хамт олон та бүхнийг өлгийдэн авч бөөцөглөх болноо. Тэгэж яриад өгдөг үстэй. Тэгэл хэлчихэ. За лайв тайм хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ дараагийн цуврал аяараа дахин уулзъя. Өнөөдрийн хувьд бол маш товч бөгөөд тодорхой лайв хийлээ. Амралтын өдрөө сайхан өнгөрөөгөөрэй. Баяртай.